Чингэлээ дүүргийн 39-р сургууль 1786 сурагчтай 100 гаруй багш ажилтнтай. Энэ онд залуу багш нарын цалин ус 35% нэмэгдсэн. За энэ хүрээнд тухайн сургуулийн англи хэлний багш Норов цэрэнгийн цалин 29% нэмэгдсэн. За гэхдээ цалингаа энэ хувьд хүрэхийн тулд тогтмол илүү цагаар ажилдгаа ярьж байна. За энэ сургуульд өнөөдөр ерөнхий сайд учрал ажилласан байна. Ажилд ирж очихдаа би 50 км замыг туулж ирдэг. Нэгсэнтэй сонгон харихны 33 дугаар хорооноос Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд ирж байгаа гэсэн үг. За инхээр нөгөө нэг амьдралын өртөг зардал өндөр байгаа учраас сургуультайгаа одоо тохиролцоод одоо илүү цагтаа явах хүсэлтэд илэрхийлсэн учраас миний цалин бол өндөр 29.9%-аар өссөн байдалтай харагдаж байгаа. А хэрвээ илүү цагтаа яваагүй байсан бол миний цалин бол ерөнхийдөө нэг 10% орчимд өсөх гээд байгаа байхгүй юу? Тэр хамгийн том эвдрэл нь нөгөө нэг хувьсах зардал дээр 1.5 нөхөн хангалтын зардлыг 14 хүртэл хуваар бодож олгоно гэсэн тэр засгийн газрын 53 дугаар тогтоол дотор байгаа тэр бүтэц эвдэрснээс болоод сургууль өөрөө бодлогоо тодорхойлох хүндрэлтэй болоо явсан байхгүй юу? Энэ жилд хэдэн парчээрээ солино гэдэг тэр мөнгө алга болцсон. Ер нь бол цаашдаа бид нар одоо хувьсах зардлаар нэмээд яваад байхад энэ багшийн цалингийн асуудлыг дахиж бид нар ерөөсөө ярих шаардлага байхгүй. Бусад нэг салбаруудтай одоо барьцах, бусад салбарууд боловсролын салбартай барьцах ерөөсөө тийм шаардлага байхгүй. Ерөөсөө бид нар хувьсах зардлаар нэмээд явах хэрэгтэй. Хувьсах зардал нэмэгдээл байх юм бол багш нарын цалин нэмэгдээл гэсэн. Би багш нартай уулзаад асуусан. Та хэдний цалинтай гэсэн. Нэмэгдсэн юм уу гэхээр нэмэгдсэн юм шиг бас нэмэгдэг өөж юм шиг тийм яриад байгаа байхгүй. Юу гэсэн үг гэхээр яг хэдий гэхээр хоёр цалинтай алийг хэлэх үү гэл ингээд ийм яриад. Тэгээ яах вэ гэхээр эн чинь бид нар нэг зүйлийг аягүй сайн бодох хэрэгтэй. Энэ салбарын сайд гэдэг нь менежерийн ажил. Бүр эцэстээ тоо мэддэг хүний ажил. Эдийн засгийн суур ойлголттой хүний ажил болохоос биш. Боловсролын салбарыг сайн багш заавал удирдах ёстой. Эрүүл мэндийг сайн эмч удирдах ёстой байхгүй. Боловсролын салбарт албан тушаалын цалин, үндсэн цалин гэсэн цалингийн хоёр өөр ойлголт үүсжээ. Багш ажилтан албан хаагчдын цалин үлсийг нийсвэлжээтэй болгон нэмэгдэл хөлс нөхөх төлбөр урамшууллыг 50%-аар нэмэгдүүлсэн цалингаас тооцож олгох нь чухал болохыг багш нар илэрхийллээ.